Өнөөдөр Easter Day болж байгаатай холбоотой видео хийж бодлоо. Тэгээд нэг сонирхолтой мэдээлэл гэх юм бол бид нэр 3-4 жилийн өмнө бид нэр coin гаргаад тэгээд пүсгэлгээд босож ирсэн. Тэгээд бидний босгоцсон байсан мөнгийг манай нэг найз тусаад бид нар нэг төсөв зогсож ирсэн баггүй. Тэгээд манай тэр найз энэ хацаа амьддаг заа. Гэхдээ өнөөдөр тэрийг бас ярилцсан бол. Тэгээд би бол найзгаа уулзч чадсан. Тэгээд өнөөдөр Easter Day учраас хэдий мужигтай болон хөрөнгө оруулалт мөнгөний талаар ярьдаг channel гэсэн яг бидний дахин амжилттай холбоотой, Христ итгэлтэй холбоотой жоох яриа гэж бодлоо. Тэгээд амьдралыг бид нэр тэмцэл, ялалт, ялагдал гэдэг линзээр бас харж болдог. Тэгээд миний хувьд бас юмыг бас тэгж төсөөлж бас бодохыг бодсон. Тэгээд юу гэхээр Эхлэл номыг харах юм бол хүн нүгэл үйлсний дараа чи хөсөө урсаж мөнгө олох болно гэж хүн хараагддаг байхгүй. Тэгээд бид нар энэ мөнгө олоход санхүүгийн амжилттай үзүүлэх гээд бид нар явж байхдаа нэг талаасаа бид нар тэр хараалаас чөлөөлөх гэж бид нар тэр хараалыг ялах гэж бид нар амьдж байгаа гэж харж байна. Хүн өвдөх юм бол ийм уугаа дэмжлэгээ хийлгээд амьдралаа өөрчлөөд явдаг. Тэр маань амьдралын хэм маягийг өөрчлөөд явдаг. Тэр маань тэр өвчний хараалыг тэгээ өвчнийг жишээ нь бид нар ялгаж оролдоод байна гэсэн санаа байж болох байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бид нар боловсрол эзэмшээд хүмүүст танигдаад байр суурь эзлээд явна гэдэг маань нэг талаасаа бид нар хүмүүстэй өрсөлдөд бусад хүмүүсийг бид нар статус гэдэг зүйлээр ялах гэдэг гэсэн санаа. Тэгвэл хүний амьдралд хийж болох олж авч болох гэж ярьсан зүйл. Олж авч болох хамгийн том ялалт бол юу гэхээр ерөөсөө л энэ үхлийг ялах ялалт байгаа байхгүй. Тэгээд 2000 гаруй жилийн өмнө Есүс Христ загалмай дээр цовдогдоод 3 хоногийн дараа дахин амьсан гэж бид нар итгэдэг. Тэгээд өнөөдөр тэр минь ганцхан Есүст хамаатай биш биднэрт хамгийн том хамаатай зүйл байна. Тэгэхээр юугаараа хамаартай вэ гэхээр бид нар тэр үхлийн ялалтыг өнөөдөр бид нар Есүстэй хамт хуваалцах боломжтой. Амьдралд өшөө өөр одоо ололтуудыг, амжилтуудыг бид нар сайн хөдөлмөрснөөрөө илүү ухаантай байснараа, чадварлаг байснараа олж авдаг бол хамгийн чухал ялалт болох энэхүү ялалтыг бид нар сонголтоор олж авдаг. Тэгэхээр бид нар Бурханд итгэхийг сонгоснороо, Есүс Христийг бид нар сонгоснороо юуг сонгож байгаа вэ гэхээр бид нар тэр үхлийг ядсан ядалтыг бид нар хуваалцахыг бид нар сонгож байна гэсэн үг байна. Тэгээд яг хуу ийм үнцэг байж болно. Тэгээд өнөөдөр Easter Day учраас дахин амжилттай баяр учраас энэ талаар энэ сэдвээр ярилцъя гэж бодсон. Тэгээд дараагийн дугаар уулзъя. Thank you guys.